жижигхэн сургууль. Бид нар анима нэг жижиг арлаг гэдэг 60 оюутантай ингээд авч явж байгаа. Once I had a child, he was wilder than moonlight. He could do it all like he'd been here before. Once I had a child, she was smiling like sunshine. She could see it all like she'd been here before. Аливчин ижигийн шаналл тий, аливчин ижиг аавын шаналлж үүд юм уу. Өөрийн хэмжээний дээр одоо кайфа идэж байгаа юм шиг мөртлөө зовлонгоо идэж байгаа. Үнэхээр тэр бол зүгээр гадны нүдээр харах юм бол аюу тийм аимшигын тамийн амьдрал. Тэр тамийн амьдрал бол яг миний нүүрсээр, миний пастелээр бүтчихсэн байхгүй. Тийм болоод аюу олон хүн чоноо хүмүүсийг үзчихээд ямар шигтэй булгаа зураачаа би ийм амир үзсэн. Их олон хүнийг би ойлгуулсан. Их олон хүмүүс дургуутстай илэрхийлсэн. Ганц хоёр хүн ирээд надаас ийм амьдрал Монгол байдгийг гэж асуучихсан. Яг нь энэ ертөнцид бид нар ингээд бохир ирсэн ч гэсэн тий бохир гэдэг нь магадгүй бид нар бохир нөхцөл ирж байгаа гэж байна. Бид нар бохир бодолтой байж болно. Бид нар бохир юмд өсч таринж болно. Бидний дотор дандаа тэр чонон хөвгөд байдаг. Тэр монгон байгалаа сансан. Ичи дэлхийг мартаагүй. Зураг нь ихтцсэн биш шүү гэж хэлсэн байна. Би тэр орчуудын хорооны зааланд 99 зураг гэдэг утгаараа 99-ийг багтаах гэж нэрж ирсэн л дээ. Тэнгүүтээ тэр нэг юм бор тооны ийм ертөнцид хүмүүс орчоод аюу сонирн болсон гэж зурагч надаараа ярьж ирсэн. Бүр аюу тийм мэдрэмж төрсөн. Миний шаналлууд энэ
энэ олон зангилаасууд, энэ олон ийм юмнуудад үлдсэн. Энэ нэг хашгирлаж байгаа тэр ижи бүх юмд үлдсэн байхгүй. Яг ойлгож чадах юм бол тэр аимшигтай зүйл. Тэр ижи хашгирлаж байгаа тэр аман хангацсан тэгээд хүмүүст ингээд айдаг тэр зүйлээс.